Би жоо ичээд байна. Ойрд влог хийгээгүй. За бүгдээрэнд нь энэ өдрийн минь төргийа. Бид дөрвийн шинэ влогт тавтай морилно. Та бүхэн харж байгаа. Манай гэр дийл бүсэрсэн байна. За манай гэр бүлийн шинэ гишүү. Энэ бол манай шинэ гэр бүлийн шинэ гишүүн Toblerone. Toblerone буюу дуудах нэр нь Toby. Toby. Цэрэлэг өгөөз. За одоо нөгөө дээр очноо. Бэбэ. Сэн байцгаана уу? Удаа уулзсангүй шүү. Энэ нөгөө нэг энэний дууг аж хүмүүлэхгүй л нөв копирайт гарчдаг. Ирсэн юм уу? Хизээ ирсэн. Хөөе сайн юм нөхөө. Манай гэрийн номер 1 тэррор. Тэгээ манай гэр одоо ингээд үнэхээр ингээд дэлгэрсэн байгааг та бүхэн харж байгаа. Тэгээ охин эхнэр битээр одоо нөгөө нэг битээр одоо хэрцээ зэрлэгийг их гэсэн хайлшраад болдгоо. Зүгээр дээ. Манай гэр дэлбэрсэн ч Монгол улс минь мөнх. Тэгээ одоо ямар ч ихний ээлжинд гэрээ сайхан цэвэрлээ. Тэгээ манайхаа ойрд бас бэлэгтэй. Тэгээ бас бичлэгний ажлуудтай. Тийм байгаа. Манайх шинэ артаалс. За энэ бол манай унтлагын өрөө. Бас мөн адил дэлбэрсэн байгааг та бүхэн харж байна. Гэтэ манайх гэртээ ийм гоё ортой болсон. Манай эхнэрийн надад авч өгсөн том охин битээр тавьж өгсөн Валентины биелэг. Романтик. Тэг ингээд доороо гэрэл нэг мэдрэгчээр хэсдэг ийм гэрэл ийм ор. Тэг амар гоё тухтай байгаа охин битээр амар гоё онцогч өтөр шинэ гэрлээсай. Тэг удахгүй битээр гоё хоом төр хийх баха. Гэтэ надад нэг бодол байгаа. Тэр нь болохоор цагаан сар болохоос өмнө Одоо навжуурыг тий галтгооныхоо зарим хэсгүүдийг янзлах ч юм уу тий. Тиймэрхүү ажлуудаа цагаан сараас өмнө гээс шинэ сар гарах чинь багаар юм нэг цагаан сарын бэлтгэл ажлуудаа бас багаар нөгөө хэрэгтэй юмудаа цуглуулад аваад байгаа тий. тийм ээ. Манай ихнэр өчигдөр юм нөгөө мейкаптай юм гоё газрын бичлэгийг хийсэн. Тийм ээ. Наваг дагаад яваарэ. Тэгээ нөгөө хуучин материалс маань би их нэртэй бэлгэлсэн. Эхнэр охин хоёрдоо бэлгэлсэн. Нэг шинэ утас авахаар эхнэрийн шинэ утас авахаар нөхөр нь хуучин утсыг авдаг шиг юм болсоо. За тэгээд энэ юу вэ гэж гайхаж хийж магадгүй. Наран цэцэг. Гэртээ нэг юм наран цэцэгтэй болсон. Энэ болохоор нөгөө нэг хоолны бичлэг хийхдээ зориулаад нэг юм гэрэл авсан. За тийм байгаа. Им байна. Гэрэн дэлбэрсэн ч эхнэр нь хөөрхөн байх үед. За одоо гэрээ цэвэрлэцгээе. Амжилт хүсье. Би бол гэр цэвэрлэхгүй. Бид унтлаа. Энэ бүхний ард би их гэр цэвэрлэн дээ одоо. Эхнэр жижиг хоёр унтахаар болж байна нэ. Таны үүс. За гэр цэвэрлээ. Тэгэхээр ямар ч байсан гэрээ цэвэрлэхээс өмнө надад нэг янзлах бичлэг байгаа. Тэр бичлэгээ янзлчаад тэгээд үргэлжлээ гэрээ цэвэрлэе. Та нарт энэ үгтийг хартаа. Тэр хоёрыг хартаа. Нэг юм л юм. Энэ нэмтнийг хартаа. Тэгээд
Ямар ч хэлсэн одоо болохоор том өхнийг энэ хажуу тишээ өвөөгөх рүү н оруулж өгье гэж ярьж байна. Тэгээ хажуу тишээ өвөөгөх рүү н оруулж өгнө. Тэгээ одоо би бичлэгээ янзлаа. Нэрэ манайх яагаад муур авсан гэдгээ ерөөсөө хэлээгүй штэ. Манайх нөгөө нэг өмнө 3 мууртай байсан. Тэгээ тэр үед нөгөө нэг хүүхэд ёо. Тэр үед нөгөө нэг 3 мууртай байхад манай том өх ерөөсөө өвддөггүй байсан гэд хэлж исэн. Тэгээд ингээд дархлаатай байд юм болов гэж бодсон. Тэгээд тэрний үднээс өнцгөөс ингээ хараад бит хоёр ингээ ярилцаад тэгээд ингээд маш удаан бодсны эцэст за муур авъя. Ерөөсөө авъя гэж шийдээд тэгээд ингээд багаас нахуулаад одоо ингээд яя нэза мэжэдэн тоби тэгээ ингээд багаас нахуулаад тийжээгээд ингээд авцаад тийжээж байгаа. Хөөрхөн байгаа. Бритиш үйлдвэрийн лонг hair гэдэг муур. Тэгээд одоо яг л манай нэг гэр бүлийн гишүүн гэл байж ин да. За нэшэр. Өөр тайнда. Өөр муугаас тэгтээ. Табе. Тэр манай одоо бит хоёр ер нь дутуу байгаа юм болохоор юу байсан? Савсуулганы ком, аяг тавгны ком дутуу байсан. Тэгээ манайх савсуулганы ком бол авцсан. Тэгээ энэ савсуулганы ком бол үнэхээр таалагдж байгаа. Энэ 3 давхар юм өвтэй гэдэг өгдөглээ. 3 давхар юм ган хийцлэлтэй. Тэгээд юм ямар ч байсан яг таалагдж байгаа. Тэгээд түлэгддэггүй гэсэн. Ваа, энэ ямар гоё юм. Үгүй та. Зөвхөд үз. Энэ юм да хайрлын тавган. Дотор нь юм байхгүй. Тэгээ манайх одоо нэг хуучин муусын савнуудаааагтлах. За дараагийнх нь болохоор бүтэн том 3 сав. За энэ болохоор шинэ задлах гоё тэгтэй. Шинэ машины хуулга хуулмаар байна. Шивш. За энэ болохоор юм дундын сав байна. Энэ айгуу гоё юм биш. Одоо хоёр охиндоо хоёуланд нь бант хийж өгөх. Чанартай байна. Шал өчигдөр би энэ таглаан гэсэн амар гоё юм. За. Тэгээд бид тэр уул нөгөө нэг Америкийн Kirkland-ийн тавилгыг болно. Үгүй тавилга гэнэ тэмэлтэж байна. Kirkland-ийн савсуулгыг сонирхож ирсэн. Манай үеэлэх хэрэгэлдэг болохоор тэгээд тэдний хайгуу сайн санагдаад байсан. Тэгээд энэ сав ирснээс хойш вау, энэ ямар гоё том юм бэ. Энэ сав ирснээс хойш ясаа. Энэ сав ирснээс хойш тэр сав таалагдах байлнаас. Гэхдээ энэ ялтч ингээд нэг юм өөр юм биетэй. Нэг тийм гоё. Ялтчгүй. Вау. Энэ ямар гоё юм. Харин тий. Яг гоё нөгөө нэг хараа. Ингээ юм утга зогсож идэв штэ. Болно штэ. Тэгээ цэвэр ган сав гэж явд юм байлаа. Би таглаа. Ингээ бүгд таглаад байгаа. Таглаа амар гоё. Тэгээ ингээ тийм аяо гэ брэд. Хэрэг та бас авъя гэж сонирхол энэ аяо гэд яг энэ аяо гэд бичээд орох юм бол Facebook дээр бэж байгаа. Тийм биш үү зэ.
хэрвээ савсуулга авъя гэд сонирхоод ингээд тэ эсвэл шинэ байранд ороо шинэ юм авахыг хүсээд одоо битээр шиг тэгж хэрвээ зорж байгаа бол тэгээд энэ ком ч болохоор нийтдээ яг битээр үнээр тэгж үнээр нь авсан. Ер нь бол энэ савсуулганы ком ч нийтдээ 600 мянга юм уу? Тий. 600 мянга болж байгаа. Би мартчихжээ. Яг нөгөө нэг хутга одоо тэр нөгөө нэг доолчин хутгнууд байгаа. Би тэр хутгыг аваад ирээч. Доолчин хутгнууд тэгээ энэ савсуулганууд нийлээд ерөнхийдөө сая 560 мянга болсон. Сая 560 мянга. Тэгээ доолчин хутгнууд болохоор төрөл бүрийн хутгнууд нь байгаа. Энэ ингээд том зазуртайгаа тэгээ юм талхны утгатайгаа тэгээ жижиг утга болон нөө дундээ яг хоол хийхэд тохирсон тийм утгатайгаа ингээд за юм. Тэгээ хэрвээ савсуулганы ком сонирхч юу литр гоё юм байна. Шүү. Юм ярих гэсэн юм аа. Тэгээд манайх бас шарах шүүгээ тас. Тийш манайх шарах шүүгээ авсан. Би авсан. Одоо удахгүй юмнууд тийм. Гой хоолнууд тийм. Тэгээ энэ хэсэг одоо удахгүй бөглөгдөн нэрэ. Одоо хэд хоногоос энэ 7 хоногийн сүүлээр ирчихнэ гэсэн. Тэгэхээр энэ 7 хоногийн сүүлээр ингээд бөглөгдөж байхаа. За одоо бууданга буцааж тэгээ би нөгөө нэг хэсэгтээ ингээд тавьчихъя. Бууданга ингээд тавьсан. Тэгээ одоо энэ тавьсан байдлаасаа ер нь жоох уйдцсан. Би тэн дээр нөгөө нэг майк юм болчихгоо. Ямар майк вүлээ? Ингээд идэг. Ингээд идэг. Норч муу. Magic mic. Тийм. Magic mic вүлээ. Гарын. За очлоо. Том охин оруулаад өгсөн чи гэр нэг л нэг тийм эцгүүрээд байна. Magic mic, magic цаам. За тэгээ хөл гарн дээр өвдөглөө хөл юм. Өөр чи яагаад идэвлээ magic mic гэж. За гэр зэрлээ. Гэр зэрлээ. Сүүлийн үед шалаа ингээд нөгөө тоос орогчоор угаадаг байжгаад тэгээ одоо ер нь ингээд шалны модоор эргээд угаадаг болсон. Жохон дутуу цэвэрлээд байгаа юм санагдаад үлдгөө. Тэгэхээр гэсэн. Манай жижиг охин сэрцэн. Тэгээд ээж жижиг охин авах ажилтай байна. Эхнэр юм хийдгүү биш. Эхнэр энд хүүхэд аавна гэдэг хамгийн том ажлыг хийж байна. Тэр угаасан шалан дээр явахгүй шүү. Гэтэ зөвхөн камер руу хараад нэг сайн үг гэх боломж байна. Тэр та гэсэн. Сансан дээр. Та хоёр камер руу хараад ингэх боломж байна уу? Сансандаа барьсан шүү. Жохон бахад гэхдээ шал угаах гэж ингээл шалны хэлчүүрээ хийгээл нухаал мушгаал тэгэл модон шалаа хөлөө ингэж тавьж байгаа шалны модон ингэж тавьжаад шалны модон дээр хайчаал тэгэл өргөөл угааж эхэлдэг гэсэн ёо. Би яг тийг савндаж угаахтай. Одоо ч савндаж угаахтай би мөлхдөг.
Манай ариун цэврийн дарга. Гүү. Манай бага өх манай гэрээ ариун цэврийн дарга болсон. Мөлхөөл шалгач нь. Болохгүй л өөрөө өнкөрөөд угаач нь. Тэгэд би бас нэг юм бодсон. Би охтуудаа их унтлаа гэж загнахгүй. Угаасаа л аль ихнэр болоод хүүхэдтэй болоод эрт тусгаас хойш ингээ боломж олдож байгаа дээр нь сайн унтчил байсан тэр эмэгтэй хүүхдүүд гэж бодлоо. 2 хүүхэдтэй болоод ингэж боддог боллоо. Тийм ээ. Чи хөрх шүү. Манай нөхөр миний хийсэн кариг идмээр байна гинэ. Тэг би одоо кари хийх чинь. Кари хийцгээе. Одоо намайг харж байгаарай. Хүүхэн баад тий. Сара манай гэр амар гой цэвэрхэн болцсон. Эхнэр галтгоо гардаж аваад цэвэрлсэн. Өөд гой тогооноо дааш ийцсэн бэ? Харин онголдоо. Воо. За одоо идрийгээ далт хийх юм биш те. За идрийгээ далт хийн. Йоо миний нүсийг манаа өх үсцсэн. Намайг үсцсэн. За наанаас чи харъя. Бид хоёр нөгөө Daiso-гоос бас хэрэгтэй юмнуудаа худалдаж авсан. Хэрэгтэй байх болзошгүй одоо цагаан сарын үеэр бас хэрэглэх юмнууд гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд худалдаж авсан. Тэгээд бас юунууд ханаа. Хэндэрэсэн цэцэг нүдэнгоо. Тэгээд нэг жоохон дэвшлэлч. Манай ихнэр надад одоо карри хийж өгөх гэж байна. Энийг хөл дээр тавьчаа би. Охны дөр зөр авч яах вэ? За тэгээд. Миний охны нэш өгч. Камера хөл дээр тавьчлаа. За ингээд Daiso-гоос юм хэрэгтэй юмнууд авсан. Daiso-д бас заримдаа хэрэгтэй юмнууд байдаг. Одоо энэ жишээлбэл ингээд нөгөө нэг шагшуурхтай. Үгүй энэ шүүр их юм уу? Тийм. Шагшуур гэх юм шүүртэйгээ цуг юм төмпөн. Тэгээ одоо нөгөө нэг төмс мөмс за нийслэл салаад хэлээхэд төмсөө шүүхээр бол энэ дотор шүүчин. За тэгээ энийг болохоор би бас бодохдоо бас ер нь бол төмс өдр шүүх хэрнээсээ нөгөө нэг нухсан төмс ингэдэж штэ. Нухсан төмсийг улам ингээд нөгөө жижигхэн ширхтээ болохын тулд энэ дээрээ ингээ хийж агаад улам ингээ сайн тагтаршуулаад яадаг штэ. Тим заяа. Тим зориулттай гэж бодож бас авсан. Тэгээ ер нь бол нөгөө нэг гомн, жантай гомн. Эсвэл нөгөө нэг одоо спагетны гомн ч юм уу тиймэрхүү гэж бодоод авсан. За тэгээ манайх гоё дукофтой болсон. Тэгээ дукофтой болсон болохоор мэдээж бэлээ эрэхтэй. За тэгээд энэ болохоор айгүй хөөрхөн нараа. Энэ жижигхэн юм нөгөө нэг бууцны цаг одоо харж марахад хэрэгтэй болоо тий. Тэгээ энийг энэ чинээс юунаасаа ингээд бас соронцтой наач нь. Одоо пилет гэж юу юм? Пилеттэйгээр нь ойролцоо төмөр юмтайгаа зүг ингээд соронцтоод наач нь заяа. Одоо ингээд асаачна. Воо. Энэ минутын секунд гинэ. Тийм минут секунд нь ингээд ийм бууцны юм юу зарж илээ. Daiso дотор юм хэрэгтэй. За унтраач. Тэгээд хараа энэ хараа ийм хөөрхөн хэлбэртэй. Энэ айгүй хөөрхөн хэлбэртэй юм шөлний халбаг юм том. Энэ надад айгүй таалагдсан. Нөгөө нэг юунд байдаг шиг юу гэдэг вүлээ. Юу лээ бэбэ? Ариг. Тий, аригт байдаг шиг юм нэг гоё юм шөлний халбаг. За. Энэ бас айгүй гоё заяа. Нэг задлчээ. Нэг задлаа.
Ой тоби хөл болоогоод байгаа юм уу? За энэ бууцны жигнэр таслагч. Камер жоохон ойртолчих уу би. За би ойртолоод тавьдаг. Нэрэ холд зэв шиг. Наа чи өстө хөрх юм. Энэ нэрэ. Хэн хөрх юм шүү дээ. Тамикэс. Тасаага зүвчиж. Би их нэртэй бол нэг авч өгсөн. Манай их нар мик хэрэглэх бай. Айта бодлын царманд хинзэрсэн цэцэг. За энэ болохоор ийм бууцны жигнэр тусалдаг. Энэ дотроо тосоо хий чинь тэгээд жижигэн чимхээл ингээ бууцныхаа жигнүрийг тосолчихно. Ваа. За ийм. За тэгээ бууц бас ингээ нөгөө нэг чимхэж гаргах маргах тал дээр гээд бас ер нь нэг юм. Ер нь ингээд бодоод ах жоохтой ер нь ингээд цагаан сарын холбогдолтой юмнуудаа бас гэрт маань одоо хэрэгтэй юмнууд байна. Тэдгэрүүдийг ер нь ингээд цуглуулж авсан. Тэгээ дайсо хамаагүй хямдхан чиг байдаг, хэрэгтэй ч юм байдаг. Энэ бас арай юм хөөрхөө. Энэ битэрт амар таалагддаг юм уу? Одоо манай охин хоолнд орох гэж байгаа болохоор ногоонуудыг ингээд хөлдөөчүүл. Онгодод гаргаад ир. Одоо ногоонуудаа багцлаад ловонгийн ловон төмсийн төмс гээд ингээ багцлаад манай том охин одоо ч амар сайн ногоо иддэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан жижиг охиноо ч гэсэн ногоо ер нь иддэг болгоно. Энэ нөгөө нэг юм энийг юу гэдэг юм бэ? Чак. Зиптэй бод. Тийм зиптэй бод. Ийм гарах юм бүр. Яг ингээл орчилж. Ийм бод. Тэгээ энэ амар. Манай аав ээж хоёр хэрэглээд идэв. Энэ жоохон мэдээж ойлгомжтой өндөг мөндөг шарс үйтэй. За дайсогоос юм. За юу. Одоо манай ихтер надаа энэгээр carry хийж өгнө. Golden carry-г ашиглаад carry хийж өгнө. Кариг монголчилж хийн би. За мэ та carry гай. За. Гэтэ энэ carry бол угаасаа амар гоё амттай. Хэрвээ бас ингээ цагаан сарын бууз амир хийдэг бууз идээд ингээ бууцнаасаа уйдах юм бол хүүхдүүд ч гэсэн ер нь carry-нд айгуу дуртай байдаг. Тэгээ ингээ хийхэд ч гэсэн хялбар ногоогоо ураа сонгоноо ураад тэгээ дахианы махаар хийх үхэх махтай carry хийх үү тэрийг хийгээд энэс дээрээс нэг юм уу хоёр шиггийг хийгээл дээр нь ус хийгээл тэгэл таглал болоо. Ваа ингээл carry. Энэ хийхэд бол үнэхээр хялбар. Энэ carry-г бас ашиглаад хийгээд үзээрэй. За тэгээд Kagomигийн юм кетчуп байна. Томатыг жимсэх үү? Энэ жоохон хүнсэх үү жимсэх үү? Жимс гэвэл жимсний чанар болж штэ. Тэгэхээр ногоо штэ. За тийм ногоо. Битээр Цэвэр жимсээрээ. Тийм цэвэр хүнсээрээ цэвэр ингээд духшаараа ч юм уу. Ингээд зүгээр дангаар нь амсаад бас үзээрэй. Шал өөр амттай. Бусад кетчупнуудаас ер нь шал өөр амттай байдаг. Тэгээ энэ бол угаасаа гоё. Тэр дэглэмтэй үедээ ч гэсэн ер нь ногоо могон дээр хийгээд идчихдэг. Тэгээ ер нь ийм арт ер нь бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг. Тэгээ энэ чинь болохоор фундакин гэдэг нөгөө нэг хүнсний ямар ч юм нөгөө нэг салаатанд хэрэгжилж болдог. За цагаан сараар бас жимсний хүнсний ногоо шинэ ногооны салаат дээр хийхээр бол бас ингээ хэрэгжилж болдог. Эсвэл зүгээр ингээ хоолн дээр ингээ хэрэгжилж болдог. Энэ бас айгүй зүгээр амтлагч. Энэ ер нь манай хөрөгчөнд байдаг. Би одоо гаргаад ирье. Бэга. Манад бэга бүр ингээ хоёр төрлөөр одоо ингээ хэрэглээд ер нь бол дуусж байгаа. Энэ дараа шар бас юм ногоон гэж байдаг юм. Тэгээ энийг яг ингээд хэмжээгээр нь ингээд юу хүнсэндээ хэрэглүүл айгу гоё байдаг. Энд чинь нөгөө нэг гүнждийн үртэй. Тэгээ хэрэгэлдэг хүмүүс нь бол мэдэндээ айгу гоё амттай. Зүгээр байцаан дээр хийгээд итгэж гэсэн юм гоё шүү дээ. Зүгээр ингийн дан байцаан дээр хийгээд итгэж амттай. За мэдээж Kagomигийн нөгөө нэг цэвэр жуус. Энийг би надад онгоолоод өгч төгөх гац балах. Битээр их ч нарын даа. Битээр ихэвчлэн энэ Kagomигийн жуусны нөгөө нэг эслэгийн аягүй их авч уудаг. Бас жирэмсэн байхдаа помидорыг нуудаг. Тийм, жирэмсэн байхдаа помидорыг нуудаг. Тэгээ ер нь хүнсний эслэг ер нь өдөр тавх эслэгийнхаа хэмжээг авч чадахгүй бол энэний хүнсний эслэгийг аягүй их уух туртай.
Тэгээ ер нь нэг 5 мав 10 марваар нь болол аваад тавьчихдаг. Яам цангацсан юм байна. Вау. Энэ юу вэ? Тэгээ заримдаа тэр эслэг нь ер нь олдохгүй алга болчтой юм аа. Одоо манай их нар надад гоё хоол хийж өгөх гэж байна. Манай их нарын гарын өөр. Энэ биш үү? Нараа. Энэ нөгөө нэг эн чи мөн бидтэй давс перц самтлагч бэбэ. Нартай. Шидэт хар перц. Нэр шидэт хар перц гэдэг энийг. Мөн. Манайд энд байгаа. Тийм. Манайх хэрэгэлдэг бас энэ шидэт хар перц. Яа. Тэгээ энийг болохоор нөгөө нэг махан дээр ч юм уу. Багад. Тийм энэ бас дуусч байгаа. Ер нь дууссан юм биш. Энийг хаях болцсон байна уу? Энэ ер нь дуусчих. Жохоо болтчих. Энэ дахиад шинэ. Тэг одоо жоох ажиллаж байгаа. Энийг болохоор ингээ махан дээр ч юм уу ер нь ингээ хоолн дээр манайх ер нь хоолндоо айгүй юм цэвэр перц ер нь айгүй ашиглах хэрэгтэй. Тэгээд эдний одоо энэ перц ч гэсэн ер нь айгүй дайжгүй зав. Тэгээд жоох амтлагч хэрвээ тайл одоо ингээд Давс бол перцний дүү юм. тийм. Давс бол перцний дүү юм. Хөрх шүү дээ. Энэ мөн бидтэй бэбэ энэ. Амталсан сармис. Тийм. Энэ болохоор юм crunchy garlic гэдэг юм амталсан сармис. Энийг болохоор бас одоо махан дээр ч юм уу эсвэл бууцтай хольж идэх ч юм уу. Ихэвчлэн эрэгтэйчүүд идэрл айгүй хэрэгэлдэг баха. Идэх дуртай байдаг. Тийм идэх дуртай байдаг эрэгтэйчүүд. Тэгээ бууцтай, махтай ер нь айгүй гой зөгцдөг. Тийм. Тэгээ манайхаа цагаан сарын хэрэгтэй юмнуудаа бас тий хайж ивэл хэрвээ та за цаг энтер хайж ивэл дайсо дотор юм цаг энтер байлээ. Дайсо дотор ер нь юм хэрэгтэй юм бас үнийн хувьд ч гэсэн айгүй боломжтой тий тийм юмнууд байлээ. Яг хоо цагаан сараар бас янз янзын шинэ ногооны салат хийж байгаа. Дээр нь энийг тавиад хэрэглэл бас айгүй боломжтой. Ер нь тийм бас энэ байна. Аль нь л боломж айгүй гоё юмтай. Манай их карига хийж. Дэрсэн цэцэг нүдэн ко. Хүүхдүүд гэхдээ ер нь кетчупд айгүй дуртай байдаг штэ. Бууцыг кетчуптэй идэх айгүй дуртай байдаг. Тэгээ Кагомигийн энэ кетчуп нь болохоор хоёр халбаг нь нэг бүтэн помидор эзэндээ тэнцдэг лүү. Тийм бидэг баха. Тэг яг юм гоё помидороор болохоор хүүхдүүдэд өгөхөд аюулгүй. Хүүхдүүд ч дуртай иддэг. Би уг нь гамтай байгаа шүү. Өчигдөр юу болсон талаар яриач. Ер нь ойрд сонь сайхан юу байгаа? Юу байна да? Гэдэг талаар нэг сайхан яриач андаа. Ойрд уу. Яг сүүлийн үед бол хоёр хүүхэдтэй болцсон байна гэдгээ бүр ингээд Яс маханд. яс хөшөө бүр ингээд амар ойлгож байгаа гэх юм уу? Тэгээ одоо бүр хоёрт жижиг охин маань одоо бүр бороо олонд орох гэж байна. Би тэгтээ арай хожуу ойлгож байна л да. Бага охиноо хоолнд орох үед нь гинт би чи нэрээ хоёр хүүхдээ ээж болцсон юм биш гэдгээ ойлгож байгаа. Тэгээд саяхан жоохон эм ороод уйлах гэсэн чинь нулимс гарахаа хэлсэн байлээ. Би ээж болсон билээ. Том болж байгаа юм болов? Би чинь тэгэл айл юм баг. Аав ээж хоёр загнуулаад нүдэнд нулимс цэйлгэндэг байсан чинь одоо бүр нулимс гойж хойч байсан байлээ. Надад скотч ч наалтхаа болсон гэдэг шиг л болсон билээ.
Чажаа. Гэрлээс ах чам. Би өөрчлөгч байна. Миний царайны өнгө өөрүүлж байна. Чажаа. Энд гэхдээ ямар гоё хутга вэ? Аль. Энэ хутга манад ирээд нэлээд удаж байгаа. Би өнөөдөр л хоол хийж юм хичиж үзэж байна. Долч гинэ. Долч утга. Чажаа. Им гэрэлтэй болсон. Энэ ингээ айгу олон өнгөөр асуумсдаг бас. Жохон үдтэй авсан. Миний өнөө холны бичлэгийг жохон сайжруулах гэдэг. Тэгээд заац яд юм би гэсэн. Тийм байна. Одоо тэгээд Толгоогоор ах ингээд яг одоо ийм байгаа. Юм хөдөлгөөн ингээл эргэлдээл явж байгаа. Энд бас нэг амтнээл дүлхөөл эргэлдээл тэр. Энд бас нэг амтаар. Уа да. Зөвхөйчлээ. Гээл төглөө. За манай ихнэр хоол хийж. Би өнөөдөр хоол хийх хүн надад айгуу гоё. Амар иртэй. амар иртэй. Очиж гэж. Хутган байхгүйсэн. Би хутгаар ирчих чаддгүй. Яг уйллаа нөгөө сэрмс ирчих. Гоё харилын таван дээр их үү? Өмнө нь хийж үзээгүй болохоор зүгээр юм болов? Зүгээр. Гайгүй юу? Анзаарж байгаа бол би ер нь бол нэг юм хийгээд байдгүй. Хоол хийгээд байдгүй. Охиныхоо бантангал хийдэг. Заримдаа өөртөө нэг өндөг шарж идэх юм аа ч гэх шиг. Энэнгөр би ингэж үзмээр. Ингэж үзмээр. Тосыг халаачгүй би. Тэг. Хөлдөө сэрмс чинь хөвдөдгүй юм шүү дээ. Гэтэ тэгээ энэ жил бид дөрөв онлайн золголт хийхээр болсон. Нэг хайх тэр гэрээсээ гарахгүй. Ер нь хоёр аавынхаараа ороод тэгэл гэрээсээ ер нь гарахгүй гэж бодож байгаа. Өө миний охин тэнд тобит очсон шүү дээ. Надаа үлдээгээрээ бити ганцаараа угаад тусахчаарай. Энд үлдээгэр. Надаа үлдээгээрээ. За. Би халбаар хурдан болох гэж жижигэн нарийн нэмэх ирчихэж байгаа. Болно шүү дээ. Будагш ч би. Тэг. Бага ма будаа байхгүй мó? Тэгээд ер нь хоёр хүүхэдтэй болоод гэр ер нь бас байнга цэвэрхэн байна, зэгцтэй байна гэдэг бол ер нь бол хэцүү юм лээ. Нараа. Өнөөдөр манай ихтер надад цэцэг өгсөн. Юу л энэ. Гэтэ ингээд цэцэг авахаар яг яах ёстойгоо мэддэггүй юм байл юм. Рамашка. Эрэхтэй хүн болохоор. Би эрэхтэй хүн болохоор гэж жоо юм эрэхтэйдэг өнгөтэй цэцэг авч өгсөн. Тэр нь надад авч өгч байгаа бол ногоон л юм. Ногооныг харин зарахгүйгээд өнөөдөр цэнхэр яган хоёрыг л зар. Ногоон байсан юм уу? Зөндөө олон өнгөнгөр ингээд авсан бэл. Юу. Харин өнөөдөр нөгөө юм идэг болохоор гэж тавьчихсан. Юм идээ үсттэй та ямар байлэр юм. Атлангаас намайг тоглоод идэв юм уу? Гэтэ ер нь эмэгтэй хүүхдүүд аав ээжтэй тустай тэмтэй байя гэж бодож ивэл хүүхэдтэй болохоос өмнө л сайн тусалж дэмжиж явахгүй бол ер нь хүүхэд төрөөд хүнтэй суусны дараа аав ээжигээ гээд ялангуяа хоёр дараалсан бол хэцүү. Гэж би бодсон. Одоо ингээл тэг хоёр хүүхэд хувцлаад гарах ямар байдаг үлээ. Одоо ингээд хийж. Яа. Нүг ингийн юм игээддээ шүү дээ. Тонголох цаа. За цаа дааш.
Би ингээ ихрээ юм хэлээд урдуур нар юм хэлээд байхгүй. Таалагддаг юм шиг байлээ. Нөгөө амар удаан болохоор өмнөөс нь ороод гэлс хийчих гэж боддоо. Та яагаад таалагддаггүй гэж бодоод ирсэн. Үгүй би нөгөө амар удаан штэ. Ер нь бол За. би нөхөртөөгөө танилцахаас өмнө өөрийгөө их хурдан гэж боддог байсан. Гэрийн хамгийн урдан. Тийм би бол гэрийнхээ хамгийн хурдан тэгтээ. Нөгөө энэ одоо шил бим үү хайш ингээ. Миний гоё юм аа ши. Ингэж л үү. Чамайг би авсны дараа. Тэг хүлэн хөдлөж шиг болоо. За авч та. За би чи. Тав 6 7 8. Чамайг би авсны дараа. Гүй чамайг явуулсан дараа. Чамайг явсны дараа би хичнээн хэрхэрдэ. Одоо нууцхан үлэм сарцч арчлууч. Надаас нэг тийм орцсон байгаа. Ийм Жохон гоё шаа. оригоо зэмгэн зүхөртөө. Баяртай эсэвчээ над тэрас хөрсөн хурмэн да оо за Яаж юм? тоби эндээс дэш харцыг эндээс нэг дэш харцыг гэл байж энэ да бид дөрөв нөгөө нэг гэрээс нэг айхтар их гарч орохгүй байгаа болохоор ч тэр юм уу нэг юм нөгөө нэг влог хийх юу бас байдаггүй нэг төмөс үсэр. Тэр ахныхаа дэлгэц муур авчихаар ахныхаа дэлгэсний хэрэглийг багасчих болоо гэж бодсон чинь манай муур цуг нийлээд хүүхдэн кинодос суугадах юм. Тэр мууртай цог. Үгүй. Манай эрэгтэй дүү каринд амар дуртай байхгүй юу? Тэг би ингээ монголчлоод шууд хийгээд өчтдөг байсан. Гэтэ монголчлоод гэж эн чинь ер нь л тэгэл цэвэрлэл кар л шүү дээ. Тэг яг намайг ингэж хийж байгааг Эн чин юу энэ халууногоот нь нөлөө кари микс чинь medium hot гэж байна. Тийм medium hot. Тэнгүүтэн чи ямар өнгөтэй улаан шар өнгөтэй гэдэг лөө. тэр санагдахгүй юм. Манай хөрөгчөнд нэг байгаад үсттэй. Дууссан юм уу? Манад байгаа нь болохоор энэ SB Golden Curry гэдэг. Энэ болохоор эндээ medium hot гэж бичгтэй байна. Энэ дээр болохоор тийм бичиг алга. Наа чи болохоор hot мот биш шүү дээ ерөөсөө. А энэ medium гэж. Тэгээ наа чи ерөөсөө hot мот биш. Та бол hot. Хүүз минь огонцс халан дээр үе цагаан мэт хийцэн одоо. Гойс окей. Хөөсөл минь би чамаас гой. Би тэгтээ жоохон бахтанаас гуй салхи минь би чамаас гуй гэж сонсдог. Тэгсэн тэгж толт гэсэн. Тэгс яг өндө хой салхи мэнэс юм лээ. Тэгвэл нэмэрч баримжааг үлчиж дахиад нэг хийчихвэл явах болно шүү дээ. Болно. Ер нь 2 дөрвөл юм багтаа байдаг хаа. Энэ болохоор юм томоор байдаг хөхгүй юу? Та тэгэл ингээл таглаад орчдөг үстэй. Тэгээд энэ ингээд төмөс ловон хоёр нь болоод ингээд жоохон яа уусаад ирвэл бас гоё идэг. Урсаад ирэл. Тийм үстэй. Оо тэгээд бас нэр ингээсээ хэрвээ бүр ингээд үнэхээр хичнээн айхтар тийм хатуу дэглэм энэ төр бариаг болвол энэ кариг тодорхой хэмжээнд би ч их тодорхой хэмжээсэг л үнэлтэй. Ингээд хэмжээ дамжааг нь тааруулаад карри болгоод идвэл бас ер нь дэглэмийн хоолндоос зүгээр байдаг. Би тэгж бас нэг 7 хоног үлээ карри идэж дэглэм барьж ирсэн удаа надад бас байд юм аа. Дэглэмийг өөрөө зохиочихдаг хүн байгаа. Тий. Уга карри чи өөрөө одоо жишээлбэл эн чинь юм бохгүй юу? Калори нь 90 заяа. Тэгээд total fat нь 4.5, saturated fat нь 3 г, trans fat 0 г, тэгэнгүүтээ холестерин 0, сод нь 800, тэгэнгүүтээ нүүрс ус нь болохоор 10 г гэдэг. Тэгэхээр ер нь ингээд өдөрт авах ёстой калорийнхаа одоо энэ 100 г-д
Мөн бидтэй. Тэгээ нэг хувийн уурахтай гэдэг ч юм уу. Энийг ингээд яг ингээд гоё хэмжээ дамжааг нь тааруулаад тэгэнгүүтээ нэг хоолнд нэг дөрвөлжин кив хангалттай тэгэнгүүтээ тэр хоолоо өдрийн 3-4 удаа идэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл цээж махтайгаа цээж мах угаасаа ямар аргуу ямар амтгүй хэлээ дээ. Тийм бидтэй арайчтай нэрээ. Тэглэн барихыг бас тийм амар гэж боддог. Хэлэн штэ та нар. Тэгээд ер нь тийм биш нэ зэ. Би та бүхэнд бас тэ дэглэмийн багхан ч гэсэн мэдээллийг өглөө шүү те. Одоо агшицсан уу? Агшааг өгч тэ. За одоо хоол болоо хоолн дээр идлээ болцгоо. Танд өөрөө ярих юм байна уу? Баггүй. Надад асуухыг хүсдэг асуулт байна уу? Надад хэлэх юм байхгүй юу тэнд? Надад хэлэх юм байхгүй юу? Намайг уучлаарай. Би жижиг өхнө онтолж байна. Тэгээ удахгүй манай хоёр бас ороод ирэх байхаа. Яа, эсрэг хогтоод хэлээ. Эсрэг ямар хөө. Мөш. Өдөртөө ээждэр чичгдэн сэрчил. Миний охааны. Хөш. Хөш. Тэрарэц. Хачаад ирсэн. За хоолой эхэлж. Хоолой эхэлж. Нэрэ. Одоо нөгөө дайсгоос авсан халбаа хэрэгжилж идэх хоолоо. Надад шүлнийх байна уу, гурганых байна уу? Ямар ч пэт байхгүй. Чинчаама. Ваа. Энэс баярлаа. Төгрөлцсөн. Энэ халбаг гоё юм. Үлээгээд дээрээ хамаад төлөв. За. Яах юм битгээл дээ. За, хэдүүлээ гоё. Амтны шалгацгаая. Мөрөгцөн бай, дээр мөрөгцөн. Ширээ дөрөв. Амтэн. Миний охин будаа дээ. Дэнэштэй. Шалгацгаа. Энийг болох. Сууж. Миний охин сайн уу? Сайн уу? Одоо. Ой. Тэш нөргөд. Миний микрофон тарцсан байна. Нэг ойр влог хийгээгүй. Тэгээд бишүрхэд дэснэгээ бодвол эргээд гайг болж байна. Манай хүмүүс өөрөө одоо идэж байгаа шүү дээ. За тэгээ манайхаа Усах дургу байгаад харж байгаа шүү. цагаан сар гэхдээ бага насны хүүхэдтэй, бага насны 1, 2 болон түүнээс дэш хүүхэдтэй бол их хотын төгжрэлд айл хэсэд яах вэ? Айл болох гэхдээ ер нь гэртээ байхыг илүүд үзээрэй манайхаа. Гадуур халдвар их байгаа, ханиад их байгаа. Тийм ээ? Ирүүл байхад баярыг бол тэмдэглэж болно шүү дээ. За тэгээ бүгдээрээ сахан марцгаараа хэдүүлээ гоё дараагийн влогоор уулзтлаа. Баяртай.
Bye. Миний охин bye гэрээ. Bye. Муа.